Манай улсад цахим шилжилт эрчимчхийн хэрээр дагаад үе тэнгийнхний дунд цахим дээрлэл нэмэгдэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн 2025 оны судалгаагаар цахим дарамтанд өртсөн хүүхдүүдийн 50 орчим хувь нь уг асуудлыг огт мэдээлдэггүй бөгөөд энийн сэтгэл зүйн сөрөг нөлөөлөл өндөр байгааг илтгэж байна. Иймд 365 эвдрээгүй ирээдүг бүтээн яйны хүрээнд өнөөдөр нэгдсэн чуулга уулзалт зохион байгуулагдаж, цахим орчны аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар бүрийн мэргэжилтнүүд хэлэлцлээ. Хүүхдүүд ихэвчлэн эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг бэлгийн хүчирхийлэл, өмчлөх эрхийн эсрэг, зам тээврийн аюулгүй байдлын зөрчил, мөн захим орчин дах гэмт хэрэгт өртөж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс өнгөрсөн онд хийсэн судалгаагаар 13-аас 17 насныхны 51.3% нь захим дээрлэгэлтэд өртсөн байна. Иймд захим хөгжөөл инновац харилцаа холбооны яам, цагдаагийн ерөнхий газар, Монгол Академи, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв хамтран 365 эвдрээгүй ирээдүг бүтээн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Цахим дээрлэгэлт дээр гэх юм бол бид нар өөрсдөө дуу хоолойгоо илүү хүргэх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгжиж яг илүү олон хүнд хүрэх байх. Өөрөө яг дээрлэлтүүд гэсэн орчин тойронд маань тийм зүйл ялж ял би ерөөсөө зүгээр шууд төвчж чаддгүй. Тэгээд шууд нөгөө хүүхдийнхаа төлөө зогсоох тэмцэхтэй тийм хамгаалах арга хэмжээ авахыг хичээдэг. Ангийн дараа учраас. Дээшээ нэг ахч байсан, доошоо нэг дүүж байсан гэсэн яг ах トゥ гэдэг үнэлэл байгаа цагт бие биений дээрлэх тиймэрхүү зүйл гарч ирэхгүй байх гэж боддог. Тэгээд дээрэс нь хүний боловсрлоос илүү хандлага илүү нөлөөлдөг байх гэж боддог. Чи тэр хүнтэй яг гайгүй тэр хүн хитрхи ууртай байсан ч гэсэндээ яг гоё зөөлөн илтгэр мэдлүүл тэр хүн өдөөс чинь шууд уурлаад байхгүй байх гэж би дотроо боддог. Цахим орчноор ингээ хүүхдүүд бие бинийгаа ингээ муухай хил дээр хийлж ингээд одоо жишээлбэл ингээ сүрдүүлэх ингээ доромжлох ингээ яадаг. Харин тэрийг болохоор ингээ нуугаад өөрөө ганцаараа ингээ байгаад л хөө ингээд илүү ингээ илэн дэлэнгүү ингээ хүнстэй найзтайгаа нэг бол гэр бүлтэйг ингээ ярих нь илүү ингээ тустай гэж ингээ бодож байгаа. Дээрлэлт гэдэг муухай шүү. Яг энэ зүйл хизээж кул харагддаггүй, энэ зүйл хизээж гоё харагддаггүй гэдгийг яг мэдээд аваасай л гэж хэлхийг хүсэж байгаа. Өнгөрсөн онд үе тэнгийн дээрлэхэлтийн шинжтэй нийт 399 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Үүний 246 буюу 61.7% нь гэмт хэргийн шинжтэй, 153 буюу 38.3% нь зөрчлийн шинжтэйжээ. Харин энэ оны эхний 3 сарын байдлаар ийм төрлийн 58 гомдол мэдээлэл бүртгэгдсэний 26 буюу 44.8% нь гэмт хэргийн, 32 буюу 55.2% нь зөрчлийн шинжтэй байна. Эдгээрээс 24 буюу 41.4% нь зөрчлийн болон хэрэг бүртгэлийн хэрэгнийхээс татгалзаж шийдвэрлсэн байна. Харин сүүлийн 5 жилийн хугацаанд улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10,995 гэмт хэрэг бүртгэгдэж, жил дунджаар 2200 орчим тохиолдлоор хүүхэд амь нас эрүүл мэндийн хөрөнгөөрөө хохирчээ. Энэ эрх зүйн мэдлэг дутангуй байдлаасаа хөнгөсгөр үлдэж байгаа юм л да. Энэ нөхрийг би дарамтлагдаг юм чинь энэ нөхөр одоо мэдээлэхгүй. Тэгвэл би яаж болно гэсэн бодлогоор 50 100 төгрөг нэгтэг барьдаг зоддог зогтдог ийм асуудлууд байж байгаа. Тэгэхээр эргээд хууль өөрөөр хардаг шүү. Хууль энийг гэмт хэрэг гэж хардаг шүү. Үүнийг зөрчил гэж хардаг шүү. Эргээд хариуцлах хүлээдэг гэдэг шүү те. Эрүүгийн хуулийн заасан 4 зүйл ангаар энэ асуудлыг шалгаж байгаа. Өнөөдрийн энэ асуудлууд яагаад гараад ирэх нэхэр хүүхдүүд өөрсдөө мэдээлэл байхгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ тулж ажиллах нь тааруу байна. Зөвхөн сургууль даатгаад орхичж байгаа. Энэ хооронд утас гэдэг хамгийн дотны нөхөртөө болцсон учраас тэрнээс үүдээд маш олон эрсдлүүд бий болж байгаа учраас энэ бүхнийг бас анхаар зохицуулах ажлууд цаашаа хэрэгжинэ. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс өнгөрсөн онд хийсэн судалгаанд оролцсон хүүхдүүдийн 90 орчим хувь нь олон нийтийн сүлжээ идэвхтэй ашиглаж, өдөр дунджаар 3-аас 5 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Иймд захим хөгжөөл инновац харилцаа холбооны яам болон боловсролын яам хамтран нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм байна. Мөн Монгол платформд e-kids цэцэг оруулахаар хөгжүүлэлт хийж байгаа юм байна. Нийгмийн сүлжээний платформуд маань хариуцлага хүлээх шаардлага үүсэж байгаа. Мөн одоо насны онцлогтойгоор хэрхэн зөв одоо зохистойгоор бүртгэл бий болох уу? За мөн эцэг их, за бусад оролцогч байгууллагууд ямар хариуцлага хүлээх үү, ямар үүрэг хүлээх үү? Мөн нөгөө талдаа хүүхэд залуучууд маань ямар зохицуулалтанд байх уу гэдгээ тодорхойлж байгаа юм хууль өргөн барьжаад энэ хуулийг бол бид нар маш их үр дүнтэй байх болов гэж харж байгаа. Олон улсад одоо нэвтэрсэн энэ зохицуулалт нэвтэрсэн улсуудад бол үр дүн улсан өгж байгаа. Ингэснээр одоо захим орчинд үе тэнгийн дээрлэхэлтийг багасгах боломжийг болно гэж харж байгаа. E-kids-дээр бол хүүхдүүд маань өөрсдийнхээ заавал нэрээ нууцлаад заавал уцаар ярилцгүйгээр өөрийнхөө гомдлыг бас илэрхийлэх боломжтой. За тэгэхэд ингэснээрээ 108
төвд очоод 108-аас болол хэргийн зөрчилтэй бол цагдаа руу хэргийн зөрчилгүй бол тухайн хэсэг дээрээ арга хэмжээ авах боломжтой. Эхлээд хүүхдүүдээс нь өөрсдөөс нь ойлгож асуух нь их зөв юм а гэдэг утгаараа өнөөдөр эвдрээгүй ирээдүй нэгдсэн зөвлөгөөнөөр хүүхдүүдээс сонсож за ингээд өнөөдрийн арга хэмжээгээр бас хилцүүлгийнхаа үндсэн зөвлөмжөөр санал асуулгаар энэ хуулийн одоо төсөлд бол тусагдах юм аа. Хүүхэд маань өөрөө репорт өгөхөөс гадна найзыгаа эргэн тойронд нь байгаа хүмүүс нь бас хүчирхийлэлд өртөж байгаа тохиолдолд нэрээ нууцлалтаагаар нийгмийн ажилтан руу эсвэл хүүхд хамгааллын байр руу мэдээлэл дамжуулах юм боломжийг бүрдүүлж байгаагаар шүүмжлэгтэй үйлчлэг гарч байна. Захим орчинд хүүхдийн эрхийг хамгаалж ирээд болсон үр хүүхдийн хөдлөө эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрээ оролцоо чухлаа. Иймд зөвлөгөөнд төрийн байгууллагууд хүүхэд эцэг эх асран хамгаалагч багш нарын төлөөллөөс бүрдсэн 800 хүн оролцож тулгамцсан асуудлаа хэлсэн санал бодлоо илэрхийллээ.